За би нэг уламжлалтай холбоотой энэ бодлогыг тайлбарлахын тулд нэг бүгд асуусыг. За тэгэхээр би эхлээд нэг жоохон ойлголт өгдөг. За тэгэхээр тул би 3x-ийн куб бишээ. X-ийн кубээс хасах 3x гэсэн функцийг шинжилье. За тэгэхээр одоо би уламжлалаа шинжлэхийн тулд уламжлал аваад ихтэй тэнцвэхээр манай за нэг ийм граф үүсгэж. Тэгэхээр энэ бол манай экстрем зэг, энэ максимум зэг, энэ нь болохоор минимум зэг. За энэ болохоор за мөн энэ бас дахиад нэг юм цаг авчи энэ үрт өсөөд цааш ингээ өссөн. За энэ бас экстрем зэг мөн. Сэжигтэй зэг мөн. Тэгэхээр уламжлалт аваад ихтэй тэнцвэхээр манай сэжигтэй зэгүүд гарчна. Эдгээр дундаас энэ 3 маань максимум зэг, нөгөө 3 маань минимум зэг, энэ бол экстрем зэг биш байна. За тэгэхээр одоо би эндээс уламжлал аваад ихтэй тэнцвэрлэе. За уламжлал авахаар 3x-ийн квадратаас хасах нь 3. За одоо энэ нь параболоос. За энэ параболын тэгтэй тэнцвэртэй буюу сэжигтэй зэг нь одоо. Тэгэхээр x квадрат 1 болоод x нь нэмэх хасах 1. За одоо би тоон шуун дээр байрлуулъя. За тэгэхээр эндээс явах гэсэн чинь энд хасах 1, энд нэмэх 1. Тэгдэг өгдөх цэг нь. За энийг би x тэмдэг гэж төсөлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ маань дээш харсан парабол. Тэгэхээр нэг иймэрхүү парабол байгаа гэсэн үг тий. Ургад ийм парабол байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ манай гарч байгаа утга нь нэмэх, энд нэмэх, энэ хооронд хасах гэсэн үг. За тэгэхээр өөр бүр юу гэсэн үг вэ? Манай функц энэ уламжлалтынхаа нэмэх завсар дээр өсдөг. Тэгэхээр ийшээ өсөөд уламжлалт нь хасах багасаа манайх буураад тэгээд цаашаа өссөн энэ функц юм байна. За одоо яг энэ сэжигтэй зэг хасах нэг нэмэх дээр ямар утга авч харъя. За анхны функц дээр шүү дээ. За энэ дээр бүгдээрээ урбал y-ийн тавьчих. X кубээс 3x гэсэн анхны функц дээр зэгүүдээ ортуулъя. За хасах нэгийг энд тавихаар хасах 1, хасах 3-ыг үрчиг нь хасах 1. Тэгэхээр хасах 1 дээр нэмэх нь 3 гэхээр 2. За нэгийг тавихаар 1-ийн куб 1, тэгээ хариу нь хасах 2. За одоо бүгд нэг графа байгуулнаа. За энэ x энэ y графч. За хасах 1 дээр болохоор манайх 2-ыг авд юм байна. Нэмэх 1 дээр болохоор хас 2-ыг авд юм байна. За хас 2-ыг тавь шүү. Хас 2. За энэ цгийг авдаг. За энэ хүртэл манайх яасан гэсэн манай функц өссөн. Энэ хүртэл өсөөд тэгээ буураа тэгээ өссөн ийм граф гарч байна. За тэгээ граф хэдүү тодорхойлохын тулд бүгдээрээ юу авъя? Тэгдэг өгөх зэгүүдийг боломжтой гаргаад авчи тээ. За тэгэхээр энэ функц гэсэн үг шүү дээ. Энэ чинь за x-ийнхаа оронд 0-ыг тавьсан чинь y-ийн 1 0 гарч байна. 2 тэнтгийг 0-оор өгдлөх юм байна. За дараа нь болохоор x-ийнхаа оронд 0, y-ийнхаа оронд тийг тавьж байна. Тэгэхээр x кубээс 3 гэсэн тэнцвэртэй болоод x-ийг хаалтнаас гаргахаар x-ийн квадратаас 3 тэнцвэртэй. Тэгэхээр эндээс x тэнцвэртэй x квадрат нь 3 гэдэг чинь x нь нэмэх хэсгийн язгуур 3. Энэгээр x тэнтгийг өгдлөх юм байна. За би тэгээ тавьсан юм чи язгуур 3-ыг хасах 1.7 орчим. За 1 орчим. Нөгөөх нь нэмэх 1.7 орчим байна. За одоо манайх яасан гэсэн энэ цэгүүд өсөх юм байна. Тэгэхээр яасан энийг дайрж өсөөд тэгээ буурна. За энэ цэгийг дайрж буураад тэгээ цаашаа өснө гэхээр. За нэг иймэрхүү граф. Энэ бол манай анхны ингээд оригинал функцийн граф. За одоо бүгдийн уламжлалын графыг зурж үзье. Манай уламжлалын граф нь юу байгаа гэсэн чинь 3x квадраас 3 буюу парабол. За тэрийг би яг энэ дээр нэг давхар нэг харангуйр зурчих. За тэнийг график зурх энэ маань парабол. Оройн цэг нь юу вэ гэсэн чинь 0 ба хасах 3 гэсэн цэгт оройтой. За 0 ба хасах 3 гэсэн цэгт оройтой. За тэнгэдлэг огтлох цэгүүд нас тодорхой байна тий. 3x квадраас 3 тэнгэдлэг огтлох цэгүүд нь хэд гардаа нэмэх хасах нь гарсан. За тэгэхээр одоо манайх энэ зан арай нэг өөр өнгөр зурья тий. За нэг бүдгэн шир өнгөр зурч. За хасах 1 нэмэх 1 хоёрыг огтлсон манай уламжлалын график нь энэ байна. За би давхар зурж байгаа харуулах гэдэг. Арай мөрөд зурчлаа. За уламжлалын график маань багцаалбал нэг юм гэсэн. За тэгэхээр одоо энэ юу гэсэн үг вэ гэхээр бүгд нь харалтаа доорн зуръя л да.
За манайхыг экстремумын цэг нэмэх хасах гэсэн. За тэгсэн чинь одоо энэ яг экстрем цэг нь хасахныг нэмэх ингээ халтаа зурч. За уламжлалынхаа одоо энэ уламжлалын графикын шарангуйтай шүү дээ тий. За тэгэхээр уламжлалынхаа энэ дээр байгаа тэгээс их засарт манайх яаж вэ гэсэн чинь яг харалтай нь өсөж байна. Функц өсөж байна. А уламжлал нь энэ хасгаа энэ засарт энэ хасгаа тий. Энэ засарт манай функц яаж вэ гэсэн буурж байна. За одоо уламжлалынхаа тэгээс их байгаа. Уламжлал нь тэгээс их засарт манай функц яаж вэ гэсэн чинь өсөж байна. За одоо тэгвэл энийг ашиглана бүгдээрээ. За одоо нөгөө асуултандаа яг болгоны асуултанд хариулъя. За хасах 3-аас нэмэх 10 засарт. Тэгэхээр хасах 3 энэ байна. Нэмэх хасах 3 энэ байна. Нэмэх 10 энэ байна. За энэ засарт манай энэ функцийн уламжлалынх нь граф биш. Энэ бол манай функцийн оригинал биш. Уламжлал авсны дараах график нь. За тэгвэл анхны функцийн 4-өөс 9 завсардах хамгийн их давхцыг болгоно. За 4-өөс 9 гэсэн завсарт манайх уламжлалын графикаа жоохон тодруулчих. За 4 энэ байна тий. 4-өөс явлаа 9 гэсэн завсарт энэ цэнхэр энэ. За 4-өөс 9 завсарт энэ манай уламжлалын график нь. Завсарт функцийн автгаа хамгийн их болгоно. За тэгэхээр манайх энэ хардаа уламжлалынх нь яг тэгтээ зөвхөн хаана энэ 2 дээр за энэ халдаа зорчих 2 дээр. За ингээд энэс манай энэ доор хэсэгт манай уламжлал дандаа ямар граф байх нь хамаагүй. Энэ бол уламжлалт нь хасах тухтай. За энд хасах. За энэс дээш хэсэгт манайх уламжлал нь яасан гэсэн чинь энэ уламжлалын график нэмэх дандаа нэгдгийн дээр хариу нэмэх гэсэн. Нэмэх байна. Тэгэхээр манай функц юу гэсэн үг гэхээр энэ маань 2 хүртэл манай функц буураад одоо уламжлалынхаа хасах дээр буураад гэсэн. Энд буураад тэгээд цаашаа өссөн юм график гэсэн. Тэгэхээр манай яг анхны график нь нэг юм парабол шиг график байгаа гэсэн үг байхгүй юу? Уламжлалынхаа тэгтээ зөв утга. За энэ дээрээ тэгээд энэ сөрөг очоос хасах. Энэ уламжлалын графикын дээр утгад дандаа нэмэх. Хариун дандаа утга нэмэх график маань. Тэгэхээр би одоо уламжлалынхаа тэгтээ зөвтгийг оллоо. За тэгээд хасах энд нэмэх гэж манай функц маань 2 гэсэн цэг хүртэл буураад тэгээд өссөн ийм парабол шиг график байна. Анхны график. За тэгэхээр юу гэсэн үг хэрэг манайх энэ 2 бол минимум цэг. Манай энэ 2 бол минимум цэг юм байна. Тэгээд тэрнээс цаашаа манайх дандаа өсөөл байгаа гэсэн. За тэгсэн чи хариулт нь ингэж асуусан. Манайх тэгвэл 4-өөс 9 сард хамгийн их утга хаана авах юм? 4-өөс 9 гэсэн засарт манайхын цаашаа өсөөд байгаа учраас энэ бол уламжлалын график шүү дээ тий. Анхны график нь бол өссөн график байгаа. Хамгийн их утга хаана авах гэсэн өсөж байгаа учраас хамгийн үзүүрийн цэг дээрээ л авна. Тэгэхээр манайх 4-өөс 9 хүртэл өсөж байгаа учраас яг энэ уламжлалын график шүү дээ. Оригинал график нь бол өсөж байгаа гэдгээд мэдж байгаа. Тэгэхээр өсөж байгаа график юм чинь хамгийн их утга хаана авах гэсэн чинь яг 9 гэсэн цэг дээр л авна шүү дээ. Яг энэ 4-өөс 9 гэсэн засарт. За тэгэхээр хамгийн их давх цэгийг олоо гэхээр манай хариу нь 9 юм байна гэсэн.